Умбартай гэж олон суудлаар гарсан энэ номыг жишээ болгож энэ дээр бас тулгуурлаж энэ сэдвийг ярих зүйтэй болов гэж бас санаачлаад энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. За энэ уулзалтанд энэ нүүдлийн зураг өгүүлэмж гэдэг юм зөвхөн ерөнхий продюсер энэ номыг тань оролцжээ. Монсодор хийлийн гадраас манай Баццэг төрөмөг зураач төрөмөг манай Баццэг бүгдийн номын сүүлийн бүгдийн номын редактораар ахлагтай ажилладаг. Энэ нэг бат ажиллагаа болж байна. За тэгэхээр нэгдүгээр энэ ярилцлага нэгэн тийм хүмүүст бүгдийн номын тухай ойлголтыг үнэлэх ялангуяа зурагчдын цааш үзүүлэх чиглэл үзүүлж байгаа. Тэгэхээр ийм ярилцлага урд өмнө болж байгаа юм тухай ер нь одоо номын нээлт их болдог. Яг уншсан номоо, хэлсэн номоо ярилцах ийм хэлбэр манайд ерөөсөө их зүйлтэй байдаг учраас тэр энэ номдоо нэлээд арга хэмжээ, цогц арга хэмжээ зохион байгуулж байгаа энэ удаа цогцолж байна гэж энэ номоос бас болж байна. Тэгэхээр энэ нэгэн л одоо Умбартай гэж гарч байгаа учраас энэ номын тооч маш суулж байгаа. Хамгийн гол ажил үүсгэж тийм комикс номнууд бол 2007 оноос эхлээд назарч одоо энэ санааг бодож авсан бол байдаг. Тэгэл эмчтэй цаг үеэс эхлээд Монголын ахуйн соёл, Монголын сэтгэлийн яасан заадгийн хэлхийд цааш одоо их оршин тогтнохын Монгол хүн гэж яг юм одоо гадагшаа дэлхийн асуудлаас гадна Монгол хүн гэж хинбэ, би хинбэ гэдэг асуудал бол хариулж шаардлага аян болдог хүмүүсээс бас үүдэг шаардлагатай. Тэгэхээр дэлхийн одоо бус улсын хүмүүжсэн талаас нь сайн болоосон гэдэгс ингээд санаатай явуулсан юм. Яг илэрхийлэмжийн хувьд байна л да. 5 настай хүүхэд өвчтэй ээжийнхэн төлөө аргал түүх гээд намар оройс хэрүүн бараг цас ороод эхэлсэн. Цас орцсон. Энэ үед ингээд аргалт явж байгаа тэр ил зэрэг тэр хооронд одоо ээж нь хүүгээ хэрхэн бодож байгаа асуудал. За хүүхэд нь одоо ээжийнхэн төлөө чадах ёстой шүү гэж маш одоо үүрэг хариуцлагатайгаар тэр асуудлыг мэдэрч одоо хэдий 5 настай хүүхэд ч гэсэн одоо ээжийнхэн төлөө ээжийнх эрүүл мэндийн төлөө боддоор одоо тусалж чадна гэсэн юм итгэлтэйгээр одоо зоригтой байгаа байдал юм. Тэгээ өөрийнхөө энэ эслэлийг одоо хамааран ялан дийлж ээжийнх хэвсэж байгаа байдал. Энэ бол одоо юу гэх юм дээхэн үед бол тэр шүүгчдийн зөвлөлийн дараа нь бол хайцангуй настай хүн л дээ 70 насны. Биднийг бага байхад бол бас нэг иймэрхүү үзэгдлүүд бол Япончуудаас нэлээд байсан. Ингээл тариал байна. Энэ бол ингээд тухайн үед ингээд бид ээжигээ ингэж хайрладаг байсан. Яг тэр нэг юм хүний инээ хайрлах тэр одоо тэр зүйлийг бол яг тэр дурсамжийг сайн сэтрэж өгсөн юм байна. Одоо болохоор нийгэмдэр яг тухайлан одоо ээжийнхэн төлөө тэгж яваадах шаардлага гэдэг ч юм уу энэ зүйлс байхгүй болсон. Эргээд одоо их хүрээ одоо хоорондын харилцааг бол одоо дулаан халуун биш байх тийм өслөөс бий болгож явах шиг юм ярьсан хитрхи юм тавтагтай байл. Тэгээд та бүхэн бас мэдх хэсгийг сайн мэдэхгүй байна л да. Би бол одоо анх одоо юу гэдэг оюутан багтаа ч гэсэн бомж гайхдаг байсан зүйл нь гэр бүлийн маш настай гэмт хэрэгүүд бас гардаг байсан. Одоо хүртэл гарсаар байгаа. Одоо ээж нь хүүхдийг аллаа гэх юм. Японд тийм. Тэр бол аюул хэлбэг. Ээж нь нөхөр хүүхдүүдтэй бүгд алдсан юм. Алаад карантаар усгсан юм. Одоо юу гэдэг миний санаанд оромгүй тийм аимшиг чигшүүл хэрэгүүдийн болдог. Тэнд бол одоо үлсэндөө ч гэдэг ч юм уу эсвэл одоо утааны асуудалтай биш. Яг тийм хүн хоорондын харилцаанд одоо юу гэдэг хүүхдээ ойлгосонгүй, тоосонгүй ч юм уу эсвэл хэд ганцаард одоо хитрхи
эрхийг ажиллаад яваад өчтөг гэж байгаа ч. Жишээлбэл би одоо энийг илүү ойлгохын тулд асууж байгаа л да. Өнөөдөр 5 настай хөдөө амар ингээд арга ирээд ингээд ой байгоор яваад ингээд янз бүр хангалттай ингээд таараад ингээд ийм амьдрал дээр байдгүй санагдаад байгаа байхгүй юу? Энэ чинь одоо хөдөөний ажил төлөвтэй айлууд аргал төлөвлөлөг айл эзэн бэлтгэсэн тийм. Тэгэхээр би энийг нэг тийм одоо юу гэдгийг хоёр талаас л харах гэдэг шүү дээ. За нэг талаар нь бол одоо мэдээж хэрэг тийм хүүхэд одоо зөвхөн аргал биш байж болно л доо. Тийм хийхээ болоо юу ч хийхээс буцааргүй тийм хайр майрыг би ойлгож байна. Гэхдээ яг энэ ном дээр бол тийм итгэл үнэмшил миний амьдралд одоо Монгол хүний хувьд бол тийм итгэл үнэмшил төрүүлэх хэмжээнд надад санагдахгүй байна л да. Тэгэхээр тэр талаас нь нэг жишээ юу юу юм ямар ч юм нэг намын зорилго нь бол одоо түүх солио ярих таниулах мэдээлэл гэж байгаа шүү дээ. Тэр нь л яг бас аюул шаашаалтай тийм зүйл байгаа. Гэхдээ яг энэ санийн их сэтгэлгээд байгаа энэ зүйлийн үүлэмжтэй ярих юм бол Умбарда гэдэг энэ хүүгийнхаа нэг хэрсөө тийм гэдэг юм чанарыг ингэж дөвлөх гэж байгаа. Тэр явцдаа энэ нэг Монгол их хүн Монгол эмэгтэй хүн гэдгийнхаа тэр мөн чанарыг нэстэй орхитуулсан юм шиг ийм нэг хоёр хэсэгсэл гарч ирээд байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр Монгол эмэгтэй хүний хувьд одоо 90 нөхөр байхгүй чинь явцсан тий. Тэгээд дээрээс нь юм жоохон баг гэсэн үг таалаа. Тэгээд намар одоо нэлээ арай олцдоо баг болох ч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бол Монгол эмэгтэй хүн одоо нүүдэлч хүмүүсийн байгалийн хэрэгшээс амьдардаг учраас хідэн нүүдлийн цаахыг гэж одоо харж ингэж амьдрах зайлшгүй шаардлагатай болдог. Тэгэхээр за одоо ингэ удахгүй цас орно. Тэгэхээр дараалал түвшээ бэлтээ зэхий гэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө нүүдэлч хүмүүсийн хамгийн наад захын тэмцдэггүй байхгүй. Тэгэхээр яг энэ дээр тэгэхээр зэрэг зүгээр ингэж байж байгаа л ажил хийжсэн тэгснээ гинтхэн зүгээр ихтрийн өвчнөж биш гинтхэн ханиад хүрсэн гэж байгаа. Тэгээ ханиад хүрчээд гинт амир хэтэрч орол ингэж байхгүй болгонгуудаа хүүхэд нь адлаа оруулаад за одоо манай адал дуусчихжээ гэсэн чинь одоо ч аргагүй дээ гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлийн ийм жоохон юу гэдэг юм Монгол хүний гэх юм Монгол эмэгтэй хүн тийм мөн чанарыг орхитуулсан зүйл гэсэн яг энэ хэсэгтэй нэлээд. Яг тийм хүчээр хийсэн юмнууд бас байна уу тийм дээ. Одоо юм байх таа гэж бодохоор тийм ерөөдөө манай бүтээл дээр шүүмжлэлтэй зүйл болоод хүмүүсийн шүүмжлэг юмнаас авч авч байгаа. Тэгээд эдгээр зүйлүүдийг бас үүсэхгүй. Нөгөөдгөр энэ ном маань болохоор яг сурганы эсвэл докюментари юм уу эсвэл бодит түүх гэж бол хэлэхгүй. Энэ бол яг цэвэр зохиол фантаз байгаа. Одоо жишээ нь зарим нэг хэтрүүлэг чөлөөт ажиллагаагаас хийхгүй болвол нөгөө хүнийг эмзэглүүлэх, ойлуулах, баярлуулах, эсгэл хөдлөх асуудлууд бол бас одоо хэдгүй л болох юм. Угаасаа Монгол ээж бол мундаг гэдээс бүгдээрээ хавтгаас ойлгоо. Гэтэл яг бодит байдал дээр бол амьдрал нан цаантаа бол байгаа хүмүүс арчааны асуудал ч гэсэн оршин тогтмол байгаа. Одоо Монгол ээж гэхээр хитрхи төгс хүн гэж бид бас ойлгох. Тэр бас их асуудалтай. Тэгэхээр манай номны хувьд бол ерөөсөө л одоо зурагт ном гэж асуусан байна. Тэгэхээр зурагт ном сонирхож эхэлж болохнаас чинь нэг 2-3 нас тэндээс эхлээд нэг хамгийн одоо 12 наснаас дээш бол хүүхдүүд угаасаа сонирхол нь нэлийн өөр тийш яваад гэж байна. Тэгэхээр тэр 12 нас хүртэл явж байгаа. Тэгээд гадны хүмүүс үзүүлэхээр бол одоо юу гэдэг бид нар болохоор монгол хүн учраас монгол хүн эзэн ингэсэн гэдэг бол чимээ үзгүй болмоосаа байгаа. Тэр болж байгаа. Гадны аюултай асуулт шүү. Тийм. Гадны хүмүүс болохоор юун дээр фокус өгöd юм гэхээр тэрэд бол яг соёлын элемент талаас нь эсвэл яг монгол хүний мэдлэг талаас сайн мэдэхгүй учраас тэр тал дээр нь бол шүүм сайн хэлж мэдэхгүй байх шиг байна. Гэхдээ одоо энэ үүгээрээ яг ямар мессежийг хамгийн гол нь өгөх гээд байна гэдэг дээр нь бол их хараад байгаа юм л та. Жишээлбэл манай Бомбарда номыг үзээд үлцэн хүүхд чинь бол ялангуяа давтан хэрэглэх чадвар айгүй өндөр. Залхахгүй ч юм. Хүүхдээ нэг гитар үздэг, ном гитар. Тэгээ үүгээрээ үзсээр ягаад яаж байгаа вэ гэхээр бид нар энд ингэж явж байгаа тэгэл аргал гээл нэг хэсэг оруулчихж байгаа байхгүй юу? Юус аргалын тухай аргалын хоёроо нэг бүр амар яриад байгаа ч юм байна. Нэг тайл хэсэг байдаг. Тэгээд хүндээс нь бол ингээл хүүхд аргалыг өгч чинь. Тэгээ хөдөө манай хүүхдүүд ч тэр ингээд өөр айлууд хотоос гарахтаа ингээд хөдөө явна гэдэг хүмүүс асуугаад аргал түүш юм. Аргал түүх юм уу?
аргалт өгөх гэж үдээ явж байгаа юм гэдэг ч юм уу. Тэр талын ухамсар бол маш хүчтэй болж байгаа. А магадгүй биен дээр бол яг зарим нэг шүүмжийг бол яг сайн хүлээж авна л да. Нэрээ жилүүд ярмаар байна. Тэгэхээр яг шүүмжхээр би бол харин шүүмж гэж яриасаа гэдэг байна. Яг тэгэхээр одоо Canon дээр ч гэсэн бидэнд аюу шүүмж хэрэгтэй байхгүй. Тэгээ шүүмж нь хорон уг нь хэрэгтэй байгаа. Тэгээ хүмүүс бид нар дасаагүй учраас ингээд нэгийг яачаад хийж байгаа юм ингээд таллаас нь одоо муулаад байна. Тэгээд тийм мундаг юм бол өөртөө хийчихгүй яасан гэдэг шууд юм толгойд нь орж ирдэг. Өнөөдөр тийм болцсон байна. Өнөөдөр нийгэм шүүмж аюу дутагдж байна. Тийм учраас хүн болгон дур дураараа юм хийдэг. Тэрэнд нь энэ юм ярьдгүй айгаад ичээд санаа зовоо тийм. Гэтэл бид нар хийсэн юм нэгнийхээ хийсэн юмыг асууж лавлж тэрнээс илүү гарах тийм үү тэрнтэй адилхан хэмжээнд юм ийм хамтын ажил хэрэгтэй шүү дээ. Тийм. Бид бол энэ номороо хүүхдийн сэтгэлийг тухайн үедээ эмзэглүүлж хамаах гэдзээ баярлуулж хамаах гэж хөдөлгөөд гол нь асуудалтайгаа танилцуулж холбох ажил хийгээд байна. А энэний бол одоо өмнөдрийн буруу одоо дэх хит тулгуурлаад хүүхдүүд ерөөсөө юм байхгүй шүү дээ. Ойлгож тэрийг ойлголоо. Одоо тун сонирхолтой бүтээл очвол хүүхд эргээд гэр бүл дэрэг сэтгэл хөдлөн хүлээж авах гэсэн тийм байна. Тэрийг ойлгож тавиа. Тэгэхээр тийм зохиолын шалтгаантай л гэсэн. Ийм байдаг манад хүүхдийн одоо ямар нэг юм хийчээ одоо юу зарах байдлаа боддог ч юм яадаг ч юм. За энэ яг хэн зориулсан юм бэ гэхээр бүх хүмүүс том хүмүүс ч гэсэн ихтэй гэдэг. Тийм. Ерөөсөө би хавтгаар хийдэг байхгүй хавтгаар байдаг. А бидний хийдэг хүүхд зориулсан юм дандаа яг тэр наснд нь тийм тэр насныхаа онцлог руу ингэж дандаа чиглэж хийхийг бид нэр зордгийг. Тэгэхээр энэ ном маань тим юм болов гүн болов гэдэг талаас нь асууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр манай төв бүхэн яг нэг зураачийн хувьд бас хэлэх юмуд асуух юм байгаа. За би одоо бас яг адилхан одоо зураач хүүхдийн номын зураач. Тэгээд сүүлийн 10 жил бол хүүхдийн номын зурж байна. Нийтдээ бас яг комик бол биш зурх ном. Зурж байгаа бас таах дөрөв бас зурх ном. Комик ном болол хийж байгаа шүү дээ. За би бол жишээлбэл зураг зурхтаа ихэнх цагаан бол одоо би цэцэрлэг дээр өнгөрөөж байгаа л да. Жишээ нь одоо дүрээсээ ахуулаад, өнгөнөөс нь ахуулаад тийм ээ. За энэ 3 настай хүүхдийн зурх ном би зориулж хийж байгаа бол 3 настай хүүхдийн одоо харааны чадвараас нь тийм ойлгох чадвараас нь мөнгийг хүлээж авах чадвараас нь гэх мэтэр. За тэгээд тэр хүүхдүүд энэ дүрийг таньж байна уу? Агуулгыг мэдж байна уу? Хүлээж авч чадж байна уу? Цаашаа хамгийн гол асуудал нь энэ хүүхд цаашаа энэ зүг зургийг фантазлж ойлгож тийм цаашаа ургуулсан бодох чадвар нь хөгжих үү гэдэг юм асуудлуудаар зурх номд ач холбогдолтой болж байгаа. А комик номын хувьд бол би бас баг зэргийн болно. Баг зэргийн болж байгаа бүрэн гүйцэл мэдгүй. А комик номд бол үйл хөдлөл болгоныг одоо жишээл зургаар нэг 100 тийм ойлгуулж өгч байгаа. А хэрвээ энэ хүүхд цааш одоо 5 настай хүүхдийн номж одоо ойлгох гэх юм бол 5 настай цааш нь одоо аргалт өгөх яаж ойлгож ургуулж ойлгож чадах вэ гэдэг асуудал надад хамгийн түрүүнд одоо анзаардаг юм. За цааш нь одоо вижн тухай, хайрын тухай гэдэг та түрүү нэрлэж шүү дээ. Энэ зүйлийг яаж фантазлж болох юм бэ гэдэг асуудал одоо нэгдүгээр асуудал одоо асуух байхгүй. Жишээлбэл би одоо өөрөө ажилдаа тулгуурлаж шүү дээ. А жишээлбэл надад тийм мэдээдэн жишээ байдаг юм. Би манжингийн үлгэр гэдэг зурагт ном зураад. За тэгээд би одоо ингээл зай талбай дээр янз янзын деталийн амт зурлаа да. Тэгжээд би нэг юм болчмор зурсан. Тэр одоо зохиол дээр одоо байхгүй л дээ. Би энэ 6 гоё болохгүй зурчихгүй. За тэгсэн ном хөвлөгдөж гарлаа. Тэгээд би бас дараа хүүхдтэй болсон. Тэгээ манай хүүхд 3 настай дөнгөж одоо хилд ороод цэцэрлэгт ороод ирж явж байгаа. Ахтай 2 нас гаруйтай байхдаа би нөгөө нэг ном уншиж өглөө. Тэгэд мэдээж түрүүн та хэлсэн одоо автомжтай хүүхдүүд бол байнга үздэг гэдэг. Тэгээ би ороо болгон одоо ингээ хүүхдтэй манжингийн үлгэрээ уншиж өгөө явж байсан чинь хамгийн сүүл одоо энэ болчмор яасан бэ? Яагаад тусалсангүй гэдэг асуудал надад гарсан байхгүй. Тэгээ би бол эргээд одоо би буцаад хүш одоо яана би одоо ихэнх дээр алдаа штэ. Тийм ээ. Зурх нь хүүхд бол тэр нарийн ажиллаж байгаа даа биш. Зураг болгон дээр яаж ажиллаж байгааг нь хадаад байгаа байхгүй. Тийм. Тэр одоо гоё зургийг хүлээж авах юм биш штэ. Энэ одоо муухай зурсан ч байна. Энэ одоо яах вэ гэж бол текст ерөөс ор хамаагүйгээр тэр зургийг хэлж уншиж байгаа байхгүй. Тэгээд би зөндөө олон гэдэг бас нэг 10 жилийн хугацаанд нэлээд олон ном хийсэн байдаг. Нөгөө номнуудаа би яг буцаад 3 настай хүүхэд яаж хүргэх вүлээ, 4 настай хүүхэд яаж хүргэх вүлээ гэх мэтээр мэдээж энэ нарийн юм одоо шинжлэх ухааны тогтоосон хүүхдүүдийн сэтгэлийн асуудлууд зөндөө байна. Энэ хүнээр тулгуурлаж байгаа юм биш.
яг нүүн цэцэрлэг дээр уншигдж байгаа уншигчд дээр очиод энэ асуудлыг ингээд би ингээд уншиж өгөөл ингээд ярилцаал ингээд их цагаа эргэж одоо зурагт номуудаа харж байгаа. Тэгээ тэр болгон дээр одоо хүүхдүүд янз янзын одоо яг энэ сонирхолгүй номыг ойлгохгүй номыг ч шууд хаяад тусаал ярьдаг л да. Тэгэхээр яг ингээд сонирхолтой тэр номуудад зураг дээр нь илүү сонирхолтой агуулгыг хүүхд ингээд ойлгоод мэдрэгдээд ирэхэд зэрэг энэ зүйлийг илүү сонирхож байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо би хэд хэдэн зураг бол би танаас асуух гэж бэлдэж ирсэн. За тэгээ одоо энэ дээр би нэг энэ зургийн тухай асуух гэж л да. За танай ном бол зураг ном гэдгийгсэн байна. Тэгээд энэ дээр одоо би хүүхдүүдтэй л ажилласан донжиж байгаа. За энэ бомбардаа энэ 6 бомбардыг нэрлэж байгаа. За тэгсэн юм болохоор нэг бэкграунд дээр тий. За жишээлбэл одоо Наруто гэдэг юм Японы юм одоо чакра гэдэг ингээд олон хувирлаг хүүхдийн болсон юмээс сэтгэлийг за түрүүлгээр 5 настай хүүхдээ өгдөө шүү. Тэгэд энийг айгуу тийм хувирцсан байна. Эсвэл одоо энэ зургийг юус ойлгохгүй. Өгдөл бомбардаа хаад яагаад ингээд нэг бэкграунд дээр ингээ байгаа юм болов. За гэдэг энэ асуудал. За тэгээд энүүгээр би энэ зурагт номын зургийн тухай бас нэлээ. Текст зургийн тухай ингээд ярьж байгаа юм л. За хоорондын харилцааны тухай. За тэгээд энэ зургийн дээр та надад нэг бас нэг хүүхдэд одоо 5 настай яаж хүлээж авах вэ гэж бодож энэ зохиомжийг хийсэн болоо. За би ярьж өгөөч. Дараагийн дагуу ярихад зурагт ном гэхүү зураг ном гэхүү за энийг бол нэг ойлгоё. Комикс бол комикс манга ойлог зурагт номоос бол тусдаа зүйл. Тэр л тодорхой. Комикс дээр манга комикс гэдэг тэр хоёрыг бол нэг гэж үзэх яах вэ? Энэ тэр хоёрыг комикс номны гол онцлог нь юу вэ гэхээр яг зургийнхаа үйл хөдлөлийн бүх зүйл нь одоо яг стори түүхээ яг өгүүлж идэг. Тэр хөдөлгөөн болоод тэр амны шаар одоо амны шаар гэж байгаа юм л ингэж гарч ирсэн одоо үгүй. Одоо тийм зүйлтэй. Тэгэхээр маш энгийнээр хэлэхэд манай Эрдэнэ яриад гэж тодорхойлсон байна. Цаасан дээрх кино юм аа л гэж. Тэр одоо хүүхэлдэйн кино сайн муу гэж одоо юу гэж ойлгох уу? Хүүхэлдэйн кино яасан гэж нэг бодох. Ерөөсөө хүүхэлдэйн кино л гэж ойлгож байгаа хэрэгтэй. Цаасан дээр хүүхэлдэйн. Ихэнх одоо асуултууд нь би одоо хүүхдийнхээ өмнөөс л тийм зүг асууад байгаа шүү. За энэ зургийн хувьд бол одоо мөн боломжтой бас заншлын талаар юм шиг байна тий. Баццэг энэ дээр нэг Сэргэний асуух юм нөгөө яг энэ уламжлал ёс заншил гэдэг байгаа юм а таниулахыг зорьсон уу эсвэл ойлгуулахыг зорьсон уу гэсэн асуулт гарч ирээд байна л да. Таниулах. Тэгээ одоо энэ зураг бол манай хүүхдэд одоо уншиж төгсөн хүүхдүүд бол зургийг одоо би одоо тухайн хүүхдүүд одоо текст бол мэдэхгүй. Тийм ээ. Тэгээ одоо текст мэдэхгүй байгаа учраас би одоо зурган дээр л одоо тайлбарлах гэж ярих гэж үзсэн л дээ. Одоо ингээ ээж нь одоо нэмэрээ даалдаг гэх. 5 настай Тэгэхээр тэрний асуулт хариуллаа. Тийм. За. Тэгээд яах вэ гэдэг одоо ингээд хуугаа шуугаа энэ зөв гэж юу? Хүүхд маань түүнтэй би зургийг тайлбарлах түүхээд тэр ойлгох гэж юу? Олдож үзэхгүй. Одоо ээж нь одоо ингээ нэмэрээ ингээд тамаа одоо нэг асуулын болгон нэмэрээ даалдаг гэхэд нөгөө нэг 5 настай хүүхд маань тэр тухай мэдрэмж байхгүй шүү дээ тийм ээ. Тэрнээс төрөөхөө саний асуулт та. Тийм сайн асуулт. Яг нэг Монгол ёс заншлыг таниулахыг зориод байсан уу эсвэл ойлгуулахыг зорьсон юм гэсэн. Таниулах ойлгох хоёрын ялгаа нь юу вэ? Яг тэр нь бол нэг нь бол ерөнхийдөө зүгээр цээжлүүлэх гэсэн зорилгоор ч юм уу ингээд угаасаа юм байдаг гэх юм уу телевизэн зүгээр мэдүүлэх. Нөгөө тэнхлээ нөгөө агуулгын ингээд бидэн мэдүүлэх гэсэн үг шүү дээ ойлгуулах тийм тал юм байна. Энэ дээр бол яг үндэ бол наад хоёр зорилгоо чинь хоёр юм хийж л байгаа л да. Энэ шиг ялган салгаад байх асуудал бол байхгүй. Энийхээ одоо нөгөө магадгүй өөрөө хүүхдтэйгээ хэрхэн ажилласан тийм момент ч ихч болох байхгүй. Одоо Монгол хүн чи их хүрчин одоо ийм байдаг шүү дээ. Одоо ингээл ээж нь чамайг алан бол ингээл ингээ санаа зовоол Монголд одоо ийм ёс заншлаас байдаг энэ ингээл нэлээ акцент өгөх юм бол энэ бол нэлээ ойлголт талаар ороо явчихна. Ингээд алга болсон чинь ээж нь хичээл үйл таниулах талдаа ороо явчихна. Одоо түрүү даална гэдэг чинь шүү дээ. Зургийг хүмүүс яг юуж ойлгоод тэрийгээ хүүхдээс юуж харж ин тэрэн дээр нь одоо нэмэлт мэдээллийг эцгийг хэрхэн өгч ийн гэдэг. Тэгээд тэр зурагт ном комикс ашиг бүгд бол яг би өөрөө зөвхөн ганцаар бодоогүй энэ судалгаан дээр бол гэр бүлийн харилцааг татна болгодог гэж тодорхойлсон байна лээ. Тэгээ хамгийн сүүлд нэг Монгол хүн тусган дээрээ шилж болдоггүй гэдэг нэг болсон байгаа шүү дээ.
Тэгэхээр ийм нэг уламжлалт энэ хоёулаа ингээд уламжлалтаа орж байгаа тийм. Гэхдээ яг энийг ингээд тайлбарлсан ч юм уу, ойлгуулсан ч юм уу тэр талаар ингэж хийвэл хүүхдэд илүү одоо өгөөчтэй гэдэг юм уу. Илүү одоо энэ ингээлтэй би яг бүтээлээ тайлбарлая. Энэ ном бол комикс комикс ном гэдэг бол тухайн түүх зохиолыг ингээд хөрвүүлж байгаа. Өөр ингээд нөгөө сурганы ном байдаг шүү дээ. Яг нэг бүр заах гад яг тийм ном биш. Зүгээр хүний толгойд нэг завхан жаргалч юм аз жаргал гоё хүн багт гоё болоод өнгөрсөн байдаг шүү дээ. Дурсамж. Тийм дурсамжийг л үлдээх гэдэг байна. Тэр дурсамжийн дотор нь дурсамжинд энэ зүйл холбоотой байвал хүн мартдаггүй байхгүй. Зүгээр одоо шинэ бид нар бол одоо заахт хоёр бидэд насны удаж байгаа зүрхтэй. Бусд нь бол ингээл нэг үеийн хүмүүс байна л да. Миний толгойд 10 жил хичнээн хичээлийг балбгаа. Би одоо тэрнээс хэдийн санаж байна гэхээр маш их үлдээд төр зураг байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэхээр хүүхдийн дээр зүрх сэтгэл дурсамжтай энэ мэдлэгийг жоохон ч гэсэн үйсэн даа холбоотой. Одоо энэ Монгол ахуй асуудал энэтэй холбогдсон та. Миний хувьд бол яг хүүхний хувьд нэгэн л одоо орчин үед энэ маш олон энэ идэвхтэй асуудлыг хэрэглэхгүйгээс хойш тэгэл мартах нь нэлээд тодорхой юм байна л да. Гэхдээ ядаж л юуг нь үлдээх гэдэг вэ гэхээр орчин үед хэрэглэж болох зүйл юм. Энэ бол одоо ээж хүүхдийн хайр гэдэг ч юм уу. Ээж чамаа тэнэд явуучвал эсвэл алга болчихвол ингэж санаа зовох нь вэ? Та бол одоо ингэ хүүхдүүдэд бол илүү өөрчлөсөн байгаа шүү дээ, тийм. Би хүүхдүүдэд бол сайн уншиж өгдөг. Өнөө өглөө хүртэл одоо манай хүүхд гэсэн. Тэгээ одоо энэ жишээ би одоо уншиж өгдөг нэг юм арга зүйн асуудал надад тулгараад байгаа байхгүй. Жишээл одоо ингэ таны мэдгүй хэсгүүд зурган дундаа диалог ингэ явж штэ, тийм. За одоо ингэ явж байгаа жинхэнэ уран зохиолын шинж чанартай ингэ явж яснаа ингэ дунд нь байгаа энэ таны мэдгүй асуудлуудыг яаж одоо ойлгох вэ гэдэг асуудал болсон. Одоо уншиж ярьж л ойлгуулна да. Тэгээд нөгөө нэг хүүхдийн нөгөө нэг тогтох одоо чадвар шүү дээ тийм. Одоо нэг дунд нь ингэ тасраад өөр юм яриад буцаад нөгөө төргөө ороход буцаад нэлээ ихнээс ярих ингэ гараад байгаа юм л да. Нөгөө нэг одоо за нүүдэл гэдэг бол ингээд ах юм яриад тэгээд би тэр нүүдлийн тухай зөндөө юм яриад ингээд дахиад буцаад нөгөө нэг ихнээсээ ингээд диалог авахгүй явах. Ийм хүн ингээд хоёр тусдаа санагдаад байна удаа л гэсэн. Зүг. Анхаарал салгаад байна гэж үзэж байна тийм. Би болохоор бомбардаг яаж уншуулдаг вэ гэхээр Японы номууд бас их тийм. Хэрвээ Японы комиксуудыг анзаарч байвал комикс түүх ингээд зүгээр явж явжсныг гинт хажууд нь бааш тайлбарлаж явчихдаг байхгүй юу? Тэр болохоор яг сурганы талдаа л да. Одоо манай ном зохиол талдаа гэвэл тэр нэг баланс жоохон сурган талдаа л өндөр. Тэнгүүд ингээд гихмичлэн ингээд зорилгоос шалтгаалаад ингээд жоохон явж илээ л да. Гэтэ миний хэлж байгаа гол санаа нь юу гэхээр зохиол дундаа угаасаа эмэг тайлбарладаг тийм хэв шинж бол байдаг. Энд бол хэрхэн дассан бэ? Тэр таны мэдхийн номын тусад нь хийгээд одоо жишээ нь яагаад гэж сургууль унах гэдэг. Тэр нь болохоор дандаа таны мэдхийнүүдаа тусад нь аваад хийгээд зүгээр зурх номдоо бол тийм таны мэдхийг оруулахгүйгээр зөвхөн сторигоо бариад явдаг байхгүй. Үгүй түрүүний тэр ёс боломжлолын асуудал руу эргэж орохгүй бол энэ айгүй чухал асуудал. Энэ ерөөсөө энэ номны хамгийн гол асуудал би энэ гэж бодож байна. Тэгэхээр би түрүү бид нар уулзахаас өмнө өөрчилж хийсэн ер нь одоо Монголд өнөөдөр одоо сүүлийн 10 жил миний мэдхээр маш олон одоо залуучууд, зураачид одоо хүмүүстэй ер нь ийм одоо Монгол ёс уламжлалаа одоо хадгалах, хайрлах гэдэг юм уу, тэрийг одоо зохиол бүтээлд тусгах ийм оролдлогууд, видео хийсэн, янз бүрийн комикс хийгээд ерөөсөө нэг тийм бүтэлтэй болж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэл аюу их одоо тийм эрмэлзлэр хийдэг. Тэгээд дараа нөгөө хэд ч яасан бэ гэхээр тэгэл нэг л тийм аюултай болоод дууссан. Ийм их одоо оролдлогууд баларч унаад байгаа ийм юм бол энэ ёс уламжлалаа бид нар яаж одоо өнөөдрийг болгож энэ ёс уламжлалтайгаа бид нар яаж харьцах вэ гэдгийг мэдэхгүйгээс юм уу? Тэрийг бид нар одоо яаж ном одоо юундаа тусгаж өнөөдрийн хүмүүсийн сонирхолд нийцүүлэх үү? Энэ бидний хүсэж байгаа юмд аваач хөө гэдгийг чадахгүйгаас их юм болоод байгаа юм уу гэж бид нар даастаа ярьдаг л да. Тэгэхээр шилэг түрүү хэлж асуулаа шүү дээ. Энэ уламжлал ёс заншлыг таниулах гэдэг юм уу эсвэл ойлгуулах гэдэг юм уу? Тэгэхээр өөрөө бол хоёулаа гэж хэлж байна. Бидний хувьд энэ хоёр их өөр юм аа. Өөр шал хоёр өөр. Жишээлбэл одоо ямар нэгэн одоо ёс заншлыг уламжлалыг
огт учрыг мэдэхгүйгээр те угаасаа л мэддэг гэсэн юм бидэрт аюул их байдаг. Бид нар энийг өнөөдөр яг яагаад ингэдэг юм бэ гэдгийг одоо олж мэдэх. Тэгжиж бид нар тэрийг энэ ингэж болдгүй юм байна гэдэг ойлгох юм бол хүн энийг илүү тусгаж авах. Өөртөө. Тэгэхгүй бол зүгээр угаасаа ингэдэг юм аа гэж ингэхэр чинь энийг тийм ухар сүсгийн хэмжээнд байдаг болчиход байдаг байна. Тэгээ ямар нэгэн олон жил явсаачтай ойлгоогүй тийм ухар сүсэг хэлбэр, тийм шүтэх хэлбэр манад ерөөсө бүх юм дээр маягчдаг. Тийм учраас энэ олон жил явсаачтай өнөөдөр бид нар яаж ойлгох вэ? Яаж өнөөдрийг болох вэ гэдэг энэ чинь аюулгүй том хөдөлмөр юм шиг байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийг бид нар одоо энэ номон дээр хилцээг орсон юм бэ гэж асууж байгаа шүү дээ. Зөв. За би асуултанд тавилъя. Бидэнд хийж яхад одоо байнга одоо хамгийн анхаарал татдаг зүйл яг нааж байна л да. За яг хүн хоорондын харилцаа болоод байгальтай холбогдсон зүйл ингээд маш олон зүйлийг одоо юу гэдэг зөв Монгол хэлт хөдөлгөөний хааж иж болдог үзэгдлүүд бол харьцангуй хэлбэр одоо юу гэдэг ойлгох. Яг энэ соёлын асуудал дээр шашны чихүү за тэгээд нэг бодлын хурсгийн чихүү маш олон л одоо алдаа оролцох зүйл тэнд ингээд шил босгон дээр яагаад гэж боддог. Тийм ингээл байж байгаа байхгүй. Одоо өөрөө юу гэж ойлгох вэ? Би бол тэрийг маш эргономик байдлаар хийж чаддаг л да. Ямар эргономик хэрэглээ зүй талаасаа одоо шинэ хүүхдээ яаж тайлбарлах вэ? Би хүүхдтэй босгон дээр гიშгэх асуудлыг ингэж тайлбарлаа. Угаасаа юм байдаг юм гэх юм уу? Эсвэл ийм одоо шалтгаан байдаг юм аа гэж тайлбарлах хэрэгтэй. Бид нар нэг тайлбар хэлэх хэрэгтэй шүү дээ. Удагчтай. Өнөөдөр бүх юмыг удагжургүй ингээл угаасаа тэгдэг юм аа тэр чиг мэд хэрэггүй. Эсвэл муу яа гэдэг ч юм уу тийм муу яа гэдэг ингээд нэг ийм юмнаас бид нар гарах хэрэгтэй юм л да. Тийм учраас л асууад. Зөв. Энэ дэр нэг юм баг да. Манай дээр аль болох л одоо энэ соёлын асуудал энэ зүйлүүдийг яг таны хэлж байгаагаар ойлгуулахыг бол зорж байгаа. Боёо бид бас өөрсдөө бас ойлгохыг маш их зорж байна. Бидэнд бол яг үүндээ бас тэгж ойлгож хэлээгүй юм хийнж. Баг танд ч хэлээг баг. Би босгон дээр л ингэж идэг. Тэгээ бид нар чи өөрсдөө ингэж маш олон зуун жил яг жинхэнэ үрч шалтгааныг мэдхгүй тэгээ яваад ирсэн. Тэгээ бодох нь энэ маш энгийн зүйл ах шиг байна. Одоо ингэж хүүхэд одоо өөрсдөө хитэн настай хүүхдүүд миний хүүхдүүд л 4-5 настай хүүхдүүд байдаг л та. Тэгээ аюус ахлахгүйдээ дийлэхгүй ядраад юу гэж хоол хийж явах түг болоод байгаа нэг тийм айлгах ингээд нэг тийм тактикаар өөрөөсөө холдуулах тийм битүү хатуу юм тун залхуу хандлага байгаа байхгүй юу. Тэнгүүд имийг гэж битүү ингэж яг ингээд жинхэнэ уушралт хаан хэлэхгүйгээр ингээд асуудлыг төвөгтэй зүйлийг ч юм уу ингээд хүмүүс ингээд яачдаг байсан юм шиг байна. Ээж нь хэмж гэдэг ч юм уу ингээд зүгээр бид нэр тэрийг зүгээр амьдрал дээр тэрийг тийм хандлага гаргаад байгаа байхгүй юу. Тэгэхээр төвшөөгд тэнгүүд одоо цагууд чинь нийлээл өнгөрсөн цаг болж байгаа. Ирээдүйн цагууд чинь наашлал одоо цаг болж байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар ахуй дээрээ одоо чинь Монгол хэрэг ингэ байж байгаа гэдэг энэ зөв миний бодол шүү. Би бол одоо нэг судлаач юм биш. Ерөөдөө би өөрийгөө тайлбарлахад би энэ номыг яг зохиолч хүн бол биш. Гэхдээ зохиолын асуудал дээр бол санаа оноогоо мэдээж өгдөг. Ерөөдөө яг менежмент талаас нь ажилтдаг хүн байна. Би бол хувьдаа юу гэж боддог вэ гэхээр тэр ингээ ганцхан алхтаа тэрэн дээр нь хараажаар нэггүй ингээ зогсоод байх нь одоо тийм угаасаа зогсох оцын шаардлагагүй бөгөөд тэр цаг зогсохын тун юу вэ санагдчихлээ байна л да. Дээрээс нь босготой учраас энийг тайлбарч дуусах бүр өөрчлөлт бол та бол бас ингээл өөрөө нэг сайн мэдгүй үүдээ тайлбарлах гэсэн бас байхгүй байсан шүү дээ тийм. Тэгэлгүй. Тэгэхээр одоо бид нар одоо яг ингэж байгаа гол асуудал нь юм байна. Бид нэр өөрсдөндөө дутмаг юм уу эсвэл бүрэн дүрэн сайн ойлгоогүй зүйл гэдэг энэ асуудлыг ойлгоод эмзэглсэн байж тээ. За би ийм утаатай орчинд өсчлээ. Одоо миний хүртэл биш юм шүү л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм одоо нөхцөл байдлаар Монгол улс соёлч гэж юу вэ гээл асуулт руугаа орж байгаа. Соёл юу гарах юм бат цэцэг тайлбар нэлээд дээр ажилласан. Тэгээд энэ сэдвээр бат цэцэг шийдэнд өөрийнхөө санааг. Тийм, миний хувьд бол бас яг адилхан байхгүй. Одоо тэр Монгол үндэстэн тайлбар дэлгүүр маань хасах гэсэн. Тэр талыг хийх хүртлээр би ерөөсөө бас ямар ч ойлголт байхгүй. Тийм, тэгээд хийж ижил. Тийм, албан дээр сууж болохгүй, тэгэж болохгүй баахан юм бас ажилласан байдаг шүү дээ. Тэгээ ингээ учир нь одоо бид нар маш олон одоо хөдөөж хосолж байгаа эрдэмтдтэй хамтарч ажиллаад тэр хүмүүсээс тэр хүмүүс нь бас ингээ тайлбар байхгүй. Тийм, тэгэхээр чи одоо яг явсараа асуултаа бол бид нар нэг
багштай хамтраад багшаасаа бол тодорхой нэг хариу сонсон л да. Тэр нь юу гэхээр зэрэг босгон дээр гişүүлэх учир нь бол Монгол гэрийн монголчууд ерөөсөө одоо улс оронтойгоо зөвлөдөг. Улс оронтойгоо зөвлөсөн учраас тэр Монгол гэрийн босго гэдэг бол яг энэ улс орны хилтэй адилхан юм аа. Тийм ч хил дээр гიშиж болохгүй гэсэн ийм байдлаар тайлбарчихсан байхгүй. Тэгэхээр тэр над илүү ингээ ойр өмчлээ гэх юм уу тийм байдлаар дусан. Задлаач үсэн хамаагүй тийм. Хамгийн гол нэг лог гарчиж байгаа. Одоо энэ дэр ингэж байгаа. Энийг бол хитрхи сурганы ном болгох нь бидний зорилго биш. Бид одоо 100% сургам хийх нь. Сургам биш. Хүүхдэд ойлгох тал юм шууд сургам гэж ойлгож болохгүй. Тийм. Яг тийм л дээ. Одоо шинэ ингэх байхгүй. Энэ дэр нэг зохиолын турш хідэн соёлын элемент, хідэн одоо зүйл гарах уу? Тэрийг одоо тайлбарлан ойлгуулгүй энэ ном чинь ингээд тууцсан гэж дараа явчихсан. Хараа юм байхгүй. Манайх чинь ингээд юм шүтдэг үлддэг ийм тайлбарт орсон гэх чинь за нэг юм сайн гэдэг сайн ойлгох чинь юу сайн гэх мэдэхгүй. Өнөөдрийн бидний яриа бол за энэ Мумбартай гэдэг номын чинь төр засгаас одоо өндөрөөр үнэлсэн байна. 250-60 сая төгрөг өгсөн байна тийм ээ. За тэгээд ерөөсөө энэ ном бол одоо хамгийн сайн ном гэдэг утгаар нь бид нар өнөөдөр энийг ярьж штеп. За юу сайн юм бэ? Яагаад сайн юм бэ гэдгийг бид нэр хэрвээ ойлгож чадах юм бол хүмүүс энийг чинь хэрэглээ сайжрах. А гэтэл энэ маань одоо тэр сайн юм мэддэхгүй бол энийг чинь хүн зөвхөн худлаагаасаа ингэдэж болохгүй шүү дээ. Тийм учраас энэний сайн энэ чинь ганцхан энэ номоор энэ дуусахгүй. Өчнөө ийм ном хийх эрмэлзэлтэй хүмүүс тэр нь одоо болохоо байсан одоо тэнд шантарсан ч юм уу эсвэл дахиад шинээр гарч ирэх хүмүүс бидний юм ярилцлах хэрэгтэй. Тэгээ одоо бид нар одоо юу гэдэг аль чадхаараа би яг хариулъя. Аль чадхаараа бид нэр энд одоо шин арга савар гэл юм юм аа гэл ингээд бичиж байгаа. Зарим юм бол орхихоосоор арга байхгүй тул орхиж байгаа. Одоо ямар тач энэ асуудалтай танилцууллаа, ойртууллаа. Тэсээ хоол хөдөөний ч юм уу, хоцрогдсон ч юм уу, хэрэггүй ч юм уу, хэрэгтэй ч юм уу гэдэг огт ойлгох байснаас энэ асуудалтай ойртуулж байгаа. Тэрнээс бидэд бол одоо юу гэдэг бүтэн бүх зүйлийг өв соёлыг бүр одоо юу гэдэг ойлгоход ямарсан тийм зорилгоор тавьсан л байгаа л да. 108 ном бол одоогоор ном бол гарах гэдэг зорилгоор явж байна. Энэ хугацаанд бол бид нэр одоо юм гээхгүйгээр ойлгох тал дээр ажиллана. Гэхдээ нэг номон дээр байгаагаар одоо дүгнэлт гэж бодъё л да. Нэг ном тийм асуудал. Одоо чинь арга саврын тухай тийм үү одоо нүүдлийн тухай ч юм уу. Нэг цогц оронд хүүхэд одоо уншина. Мэдээж хүүхэд хэрэглээ шүү дээ тийм ээ. Бид нэр орхитуулна, дутуу байсан тэгсгээд ойлгоод гэдэг юм уу? Үлдээж усаа болмоор юм шиг санагдаад. Бүтэн нэг агуулга хэлж байгаа бол тэр одоо хамгийн зөвөр хүүхдэд яаж хүрэх вэ гэсэн. Арга саврын зөвөр сэтгэлд нь үлдээх юм уу? Энэ та нэг газар ийм байдгийн шүү гэж үлдээх биш. Энийний чинь ойлгуулж хийж эн чинь жинхнэрээ үлдэнэ. Бид нар тэгэхгүй бид тийм хэлбэрдсэн нэг ёс боломжил ярьсан хоосон түүхээрээ бахарх тий тэрийг ойлгоогүй тэрнийхээ учир явдлыг мэдэхгүй энэ явдал нийгэм маш их байгаа учраас одоо зургийн хувьд бол үнэхээр одоо тасар их хөдөлмөр орсон. Одоо энийг одоо юу гэж бодож байна? Хэрвээ би асуумаар байгаа. Шийдэл одоо яг сонир байна. За одоо хэрвээ энийг ойлгуулна гэж үзвэл энд одоо яаж хийх байсан бэ? Тийм ингээд гараа бидний ажил надад тийм санагдаж байна. Хэрвээ энд сайн шийдэл хийвэл би тэрийг бол автаа бэлэн байд. Энийг бол ерөөсөө ойлгохгүй гэдэг юм байхгүй. Хитрхи ойлгох гад ингэчгээ хүнийг залхаачих вэ? Төөрүүлчих вэ? Гол нь ингээд тэр сториг өгөөд энэдэг ингээд зургийн хувьд зүг байгаа бас тэр чинь нэг мухар засгийн асуудал байх үүсэхгүй тул тийм цензуртэй бид нар хандлагаас хичээгээд гэтээ баг зэргийн мухар сүсгч байна үүсвэ шашнаас үүдэлтэй чинь мэдхгүй тухайн юм бол орчин тогтож байгаа шүү дээ. Гэтээ тэрийг монголчууд тэгж үздэг бол за юутаач ингээд монголчууд гэдэг утгаараа зарим зүйлийг бол ингээд өгч байгаа. Тэгвэл одоо миний хувьд бол одоо шинэ шашингүй үзэлтэй хүн гэх юм уу да. Ер нь мухар сүсгийн шинжтэй юм тун одоо дургуйч юм уу гэж үздэг. Гэхдээ би юуг ерөөсөө үүсгэж чаддгүй бөгөөд эсэргээрээ бүрхэмлдэг вэ гэхээр хүний итгэл үнэмшил энэ асуудлууд чинь нэг тиймэрхүү юм бас байхгүй бол үнэхээр болтгүй юм байна. Тэгээд нөгөө ядаж ингээд хүнд хэцүү үед хүн аврал хийдэг, өөртөө итгэл хүсдэг. Янзар юм сахиж болж байна тийм утгаараа би бол чинь маш олон юм дээр ингээд өв соёлын асуудал дээр болдог ч гэсэн ингээл гэж ойлгоод байна. Монголын сүнслэг ойлгохын төлөө явж байгаа бол хэдүүлээ зовлон нэгтэй хүмүүс яаж хараад байна та. Тэгээ одоо энэ шийдэл дээр одоо шин ямар санаа би бол одоо шин их сонирхож байна. Тайлбар талбай дээрээс нь бид нар бас нэг бяцхан ном дээр гэдэг шүү дээ. Бүгдийг өөрсдөө гэж агуулгын гаргаж зохиож идэг.
Гэхдээ ийм нэг Монгол юм их заншлын гэдэг юм одоо жишээ нь хараг бүрэх ч юм уу, сүх хөрвүүлэх ч юм уу тийм юмнуудыг хүүхдүүд яаж ойлгох вэ гэсэн асуудал ялч тулгардаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр юу байдгүй гэхээр нэгдүгээрт нь тэр Монгол их заншлын чинь дандаа нөгөө илүү нөгөө Монгол ахны хэллүүдээр ингэ бичигдсэн тий. Тэгэхээр тэрийг нь орчин үеийн хүүхдүүд яаж ойлгох вэ гэсэн асуудал. Хоёрдугаар нь гэх юм бол яг тэр нөгөө нэг Монгол ургамлчилгээд байгаа тэр зүйлээ байгаа чигээр нь тавих юм уу? Эсвэл бол ингээд жоохон боловсруулаад гэдэг юм уу? Ингээд тавих юм уу гэсэн ийм хоёр асуудал тулгардаг байхгүй юу? Тэгэхээр бидний хувьд бол илүү нөгөө нэг одоо яг одоохондоо бол жоохон цаах ч юм уу одоо юу гэдэг арай жоохон хувцсын солиод тавих ч гэх юм уу тийм талын юм байгаад байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ ингээд Монгол ёс заншлаа ойлгуулъя гэж байгаа бол яг ийм асуудлууд ер нь тулгарч ирсэн үү? Яг энийг яг яаж шийдсэн болоо гэсэн тийм надад юм бас нэг зовлонгоо хатмахад аягүй баялаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаас одоо чинь би тэгснээр яг одоо сая энэ харилцагаас эргээд шийдлэл хаваалцаач яа гэсэн тийм. Шийдэл юм байна. Шийдэл юм байна. Ер нь бол одоо бид нар ах トゥ гэрээний шүү дээ. Ах トゥ гэрээний үйлдвэр гэж өөрөө мэднэ тийм. Тэгэхээр одоо тэр дунд зууны үед бол Германы нэг ах トゥ хоёр одоо номын санд яг ийм номын санд ажилладаг байсан хоёр залуухан тэр үед байсан тэр бүхэл одоо үлгэр домог ард түмний амаар дамжиж исэн энэ бүх үлгэр домгийг ингээд цуглуулад тэгээд хинээс нь өөртөө шинээр ингэж бичиж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг амнаас нөгөө дамжиж байгаа энэ одоо өв соёл чинь ерөнхийдөө нэг тийм дундаж соёл гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл энэ чинь одоо зарим нь махта, зарим нь хаяал ингэсээр бол нэг дундаж бүтээгдэхүүн болж байна л да. Тэрийг яг тэр үеийнхаа хүүхдэд зориулаад илүү утга учиртай, илүү одоо хүүхдэд юм уу тэр одоо зориултаар ингэж шинээр бичиж ингэж хэрэглээнд оруулсан нь асар их одоо ач холбогдол өгсөн. Тэгэхээр бид нэр хуучныхаа юмнуудыг ахиж шинээр сэргээж өнөөдрийн хэмжээ утга учирыг одоо тэнд шингээж ингэж бичих шаардлага, ингэж хандлага бид нар дутагдж байгаа учраас зүгээр л нэг байгаагаар нь те юу яагаад гэсэн юм бэ? Тэгэл одоо манай Монгол уламжлал гэж яриад идэг. Тэр уламжлалаа бид нар амьдралдаа яаж өнөөдрийнхээ амьдралыг урагшлуулахад хэрэглэх вэ гэдэг тал дээр ажиллахгүй. Тэрийгээр зүгээр тийм тэрийгээр нэг шоудах юм уу, рекламдах бахархах, хоосон бахархад болж битгий дуусаасай л гэж бодлоо. Тэгээ ер нь хүүхд бол бүх юмыг амьтаа гэж боддог. Бүх юмыг амьтаа. Одоо телевизээр харсан ч гэсэн энэ тэнгэр дуурахад одоо нар сарыг бүгдийг амьтаа гэж үздэг. Тийм учраас энэ зохиол гадны одоо энэ зурагт номнууд бол энэ одоо дүрслүүдийг дандаа ингэж одоо хүн шиг болгодог. Тийм ээ. Одоо ингээд машины хүртэл хүн бол тийм шүү дээ. Тэгэхээр эндээс бол одоо энэ амт ууралж гэн үү, инээж гэн үү, сэтгэлийн ямар хөдөл байна гэдэг нь үнтэй адилхан учраас илүү их тусдаг юм байна. Гэтэл энэ ном дээр нөгөө нохооч яг нохоо. Ямар ч тийм хүний юм байхгүй. Тэгээд одоо тэр сэтгэлд нь тэгж ингэж бичээд тэр нохооны дүрс харагдахгүй байгаа. Тэгэхээр ер нь хүүхдэд энэ их дөхөө. Өөрөөр хэлбэл хүүхдийн ном зохиол ерөөсөө энэ дэлхийд хамгийн сайн ном зохиол бид ингээд аваад үзвэл ерөөсөө бүх юмыг амьтаа хэлбэрээр нэг хүүхдийн зориуд одоо ингээд нарах тийм ээ. Ингээд одоо амьтаа байх чийдээ мангас хийж ингээд одоо янз янзаар ингээд зурдаг. Тэгэхээр энэ фантаз энэ номд одоо жаахан цааштай хийгээ зурх юм бол энэ дүрсээ бас нэг жаахан тийм хүүхдэд зориулаад явбал илүү сонирхолтой байж магадгүй зургийн үед би бодож байна. Зөв. Энд дээр би яг тавчтайгаа хариулъя. Манайх мэдээж янз бүр олон төрлийн концепцийг ярилцж байгаа. Тэгэд энэ ном энэ бүтээл дээр бол ингэж шийдсэн байгаа. Бид нэр бонг гэдэг юм хэлээ. Бонгийн адилхан гэдэг. Тэрний ном бол байдаг. Тэр дээр бол илүү хэлбэр тий ингэ байж байгаа. Энэ төр бол зориудаар эд үйлгийн асуудлууд бол тань мэдэх хүн бас зорилго бас нэлээд байдаг учраас тэрийг ойлгох одоо юу гэдэг бодит руу ойрхон байх ийм зорилготойгоор ингэ бол хийсэн байна. Тэгээд хүүхэлдэйн киноны жанраас олон төрөл байдаг. Нэлээд бодиттой болоод хийсэргээд дайлал хүүхдэд үзэхэд бол тийм муу зүйл бол ерөөсөө биш. Хүүхдийн бүтээлч байдаг даалгавраас санал юм байна. Энэ мэргэжлийн хувьд би юун дээр санал нийлдэг вэ гэхээр хүүхдийг тэгэл тэг хүүхд штэ гэж чихрийн цаас шиг үздэг ч юм уу. Нэг бол гэж үздэг. Нэг болохоор ингээд нялхамсуулаад ингээд даа гэд хэлээ амаад байгаа гэдэг ч юм. Би бол тэрнийг үнэхээр буруу гэж үздэг. Гэтэ юу юм бэ лээ?
Японы болоод Америкийн болоод энэ баатруудын хэрвээ жоохон хүүхд бэби ТV дээр ч юм уу үздэг бол юмнуудын нэршил бол бас хүүхд тимсэг бол бас байд юм байлээ. Хүүхдийн тимсэг бол бас байдаг юм байлээ. Одоо мэдээж л нялхрууд юм байлээ. Гэхдээ нөгөө асуудлыг хүүхдийг тийм нөгөөдгөр дээрэнгүй шинжтэйгэр гэх юм уу одоо юу гэдэг юм бэ? Хайр шинжтэйгэр нялхруулахыг бол би бол маш буруудад байгаа байхгүй юу? Бог гэж юм уу? Наач нэг можих Мишель танах шүү дээ. Тэг манай Эрдэнэ хоёр энэ одоо төслийн анх санаалж ирсэн. Энэ бол өстой арай. Яг нааш техникийн Шийдлэр одоо үндэсний олон нийтийн телевизээр иймэрхүү дүрсүүд үзүүлээд хүүхдийн одоо хамгийн шилдэг Монгол контент мантай тэгээд ингэж ярихад энэ арай идэх. Өөрөө юу гэж бодож зүгээр шүү дээ. Тэгээд одоо шинэ Kindle гэж вэжлээ цааш гээд технологи шийдэл зөндөө байгаа. Энийг бол бид нэр бас эсэргээрээ их бодох хэрэгтэй. За цаг 20 минут болчлоо. 10 минут болчлоо. Тэгээд энийг дуусгая. Баярлалаа. Бидний яриа бол хүмүүст баярлалаа. Байх баярлалаа. Би өнөөдөр ярианыхаа хэм хэлсэн бид энэ яриацтай тийм соёлгээр бид нар одоо нэг номын хойш дараа нэг ном гаргахад те бид нар одоо бас юун дээр анхаарах юм юу гэдэг баг үжиж үзэх юм дээр одоо бидний ярилцлагын чиглэл байсан тэр зорилготой үрсэн болов уу гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Аа,